Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88.1 урлагийн дээр сугаат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс шоогох тусам нягтал гэсүрэтагаар 400-ын шууганы нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 28-ны лав гарагийн 400-ын шууганы нэвтрүүлэг эхэлж байна. Студид өгөхлөгч Анжгаа гэрлээ занаруулагчаар мөнх цэцгийн төвшин баярнаар айлж байна. За дахин өрөө түргэ. За орой мэндийг дахин үргээ. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар ашигтай бактери энэ чи юу лээ солигдсон байх хэрэгтэй байлгүй дээ. Яна ямар алдарсан юм бэ. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Минупас тэгээд OG family хамтран ажиллаж байна. За. За таны мэдээгээр эхэлнэ. За тийш дээ. Ой, за одоо өстө шуугуулдаг гэнэ. За ингэдэг ер нь хоёулаа ингээд янз янзын элдв бусын коуч моучийн талаар бас 400 шууганаар нэлээд ярьжсэн шүү дээ. Одоо коуч чинь бүр ингээд хэлбэр төрсөө бол бүр ингээд хитэн мянга болоод коучгүй ч юм уу болж. За. Коучгүй юм баг. Гээ яа манайхаар нэгсдэг шуугцгаасан шүү дээ. Би тим ч юмний коуч вэ, ийм ч юмний коуч вэ гэд угаасаа тэрийн нөгөө нэг манайхан чинь шооч хүмүүс юм чинь 9 шидийн коуч гаргаж ирсэн шүү дээ. Бид нар чинь орон дотроо ч коучтой орж шүү баг. Ер нь. За тэгэхээр одоо миний ярих гэж байгаа энэ зүйл дээр болохоор шүү дээ. Бас л нэг төрлийн коуч. За. Тэгээд ингээд коуч нар чинь ууг нь ингээд нэг лаг гоё стилтэй байдаг шүү дээ. Одоо юу гэдгийг жоох ийм психо сэтгэл зүйн нөхдүүд бол айгүй тийм ийм төв номын хувцс мувцтай. Нэг бол ингээд спортын коуч нар бол баг ингээд нэг бандажгүй мэддэхгүй нарийнхан бүрсигтэй ингээд зогсож идэг шүү дээ. За. Энэ болохоор костюм пижактай яг ийм нэг ийм ханхуу нар нэг ингээд нэг Британий ханхуу нар чинь ингээд тэгтэн дог нөхөр сууж байна. За. Наад нөхөр чи юуны коуч гэж бодож байна. За би бол эртээ ингэж бодож байна. Надад ийм тамаг энэний энэ байж байгаа царийг нь харах юм бол заяа одоо ингээд одоо ийм хүлээ томоохон хүлээ авалт нь тийм үү хоолыг хэрхэн зөв идэх мэдгүй аль хутга сэрэнээсээ илхүү ч гэдэм үү те. За ямар вайныг ямар хоолтой хойлж одоо уух юм ч гэдэм үү. Тим юмны коуч юм. Наадхыг чинь ингээд заавал бит сумаар байгаа юм. Бит сумаар байгаа. Их Британий хатан хааны хүлээ авалтан дээр нэг хүн тутамд 36 ширхэг янз янзын юм ирдгийн гэсэн. Халбас сэрэмэрээ гондог тавг мавг нийлээд ингээд бүх юм нийлээд 36 ч гэдэг аим шиг юм. Манайх ч юм бол ингээд 2 сэрээтэй маань 2 хоол ирэх юм байна гэж харчихсан шүү дээ. Бид нар яг ер нь бол 10 дотроо нэг толгой ирэхгүй. Айгу ирэгчээр тий. За. Тэгсэн чинь энэ нөхөр тийм гоё юм заасан бол хүмүүс магтах байсан л да. За. Тэгсэн чинь энэ одоо миний ярих гэж байгаа коуч нөхөр юуг заасан байг вэ? Будааг сэрээгээр идэх аргыг заасан. За хуцаа. Яг одоо дэлхийд даяараа за хуцаа л гэж яг үнэндээ бол. За ингээд энэ нөхрийн будааг сэрээгээр идэхин аргыг заасан бичлэг нь Instagram дээр 20 сая хандлт авч маргаан мэтгэлцээний сэдв болоод 2-3 байдгаа 4-5 хавагдаад ингээ үзээд байна л да. Хүшээ наадах чаардаа ингээд энэ хардаа. Бид нар одоо жишээлбэлтэй ингээд за хутан сар хамтралж байгаа тохиолдолд ингээд сэрэн дээрээ хутгаараа ингээд будаага тавьж байгаад ингээд идэх штэ. Наад чи баг будааг хатгаж идээд байна. Ой наад чи өстэй илгийн авсан заяа. За ингэсэн Facebook дээр 513 мянган дагагчтай юм байна. Ер нь гайгүй. Өөргөө коуч гэж нэрлсэн Уильям Хайнсон бас нэг юм хаантны нэртэй юм чи. Гэхдээ англиэр будааг сэрэний ард дээр тавьж идэхийг зөвлөснийг дагагчд нь дооглоод би хатгаж идээд байна гэсэн сэрэнийхээ ард дээр будаага тавьчаад байгаа юм байна шүү дээ. Тэр урдтал дээр ингээл эвтэйг нь тавиад нэг юм угаар нь соус моос нь зурж агаад бутаж унахааргүй болгож агаад идчихдэг. Аргаа олдог шүү дээ. Тэгсэн чи наадхыг чинь юу гэж шоолж байгаа үг гэсэн чи. Будаа идэх гэж биш жин хасах гэж л хичээж байгаа хүний арга ядсан үүдэл байж тээ. За тэгсэн зарим нь болохоор ингэсэн. Ингэж идсэндээ бол гараараа аваад идсэн шулуух юм байна гэж тохуурхсан. За надаа одоо жишээлбэл заяа бидний нөгөө нэг үзэж өссөн кунфутэй киноны маструуд байна штэ тий. Харин будааг нэг ширхэг будааг савхтаж яаж идэх вэ гэдгийг зааж өгвөл би сурна шүү. Тэгэхэд энэ одоо юу вэ балаа юм чи. За харин будааг яаж сэрэдэхийг бас ингэсэн байгаа юм зэ. За харин будааг яаж сэрэдэхийг зөвлөсөн тэр хүн бодвол өөрөө юу гэж хэлсэн болохоор энэ бол британчууд бидний будаа идэх арга юм. За тэгснэ энэ нь хүн бүхэнд ойлгомжтой гэдэгт итгэлтэй байна гэсэн. Тэгсэн хүмүүс болохоор
Хэнд ч ойлгомжгүй байна надад ч те. Үнэхээр ойлгомжгүйгээр барахгүй сэрээгээр будаа идэхийн хамгийн хөгийн те ингээд тааруу хөвөлбөрийг чи ингээ хүмүүст ингээ сошиалоор заах гэж оролцсон тэнэг боллоо гэд ингээд идэг. За. Бичлэг 8 сая хандлттай 5900 шеэртэй 14900 комменттэй. Одоо угаасаа муулаад үзээд байгаа шүү. Муулаад үзээд байгаа шүү. Тэгээд цаашаага шеэрлэхтэй те энэ тэнгийг хараа энэнгээр л будаа идэхтэй идэхийг заалгах дээр толов гэж ингээд шеэрлээд байгаа. Нэрэ би лав амьдралтаа будааг сэрээгээр ингэж идэж байгаа хүнийг бол хараагүй. Йой. За Британий соёлын онцлогийг зөвлөдөг энэ эр будааг сирений ардал дээр хутгаар түлхэж тавиад амандаа хийхийг заасан бичлэг нь 19 секунд үргэлжилдэг ууг нь бол уг нь сирээгээ зөв бариад хийхэд бараг л 1 секундын ажил баймаар түүний хичээнгүүлэн тайлбарлсан Британийн будаа сирээдэх энэ арга нь олон хүмүүсийн хувьд аавда адуу манхыг заахын үлгэр болж уур уцаарыг нь хүргэснийг комментуудаас нь харж болохоор байгаа гэж байгаа. За. Яа, энэний оронд энэ ядаж хутга сэрээгээр дахианы мөч гуйг яаж ингэж гоё гар оролцуулахгүйгээр салгаж идэх вэ гэж заасан бол амар гоё юмсан байхгүй тий. Тий. За асуудал сүүлдээ бүр томорсон. Будаач сэрээдэж чаддгүй хүн Британийн соёлыг олон нийтэд таниулж байгаад унтуудсан хүмүүс энэ нөхрийг Британи гэж ярихыг нь болиулаач гэж. Бүр одоо ингээд улс их орны маань нэр төр цэвтэй болж ин гэж шүү. Одоо наад чи одоо ингээд британчууд гэж нэг хэдэн тэнийг юмнууд будаач сэрээдэж мэддгүй юм байна те. Нэг мэдрэлийн мар заалгадаг юм байна гэж бодсон шүү дээ. Энэ мэдээний хамгийн ёжтой сэтгэлдлүүд нь турхын тулд дэйт барьж хоолоо дуртай дургаа амруугаа явуулдаг эмэгтэйчүүд рүү чиглэсэн хэрүүлэн хэрэг бүр томруулсан. Яасан гэсэн. Нөгөө дэйт чинь нөхдүүд нь орж ирээ бас нэг тал болоод хэрэлдэлгүй яг уу те. Тэгэж ш. За ийм л юм болж байгаа юм. Хооллох соёл сэтгэлдлүүдээс нь би уншив. За. Хооллох соёл биш. Турх зөвлөгөө өгвөл таарах хүн байна гэсэн. Тэгсэн чинь юмыг хялбар биш. Харин яавал улам хэцүү болох вэ гэдэг сэдвийг судалж байгаа хүний туршилт юм биш үү гэсэн байна. Тэ. Будааг сэрээгээр идэх нь ширхгээр нь савхтгаас ч хэцүү болгохыг анх удаад харлаа гинэ. Яг тэгж харагдаад байгаа үстэй. Хөө ядж яхад нөгөө нэг манай бид нар нөгөө нэг аягүй хулгай цагдаадаг байсан. Тэгээд та нэрээ орж ирээд бидний хулгай цагдааг самраа ицсэн юм ба штэ. Таныг орж ирснээс хойш бид нар хулгай цагдаагүй тагдаг юм байна. Тэр хулгай цагдаа гэдэг уг нь тэр чинь маавдах гэдэг шүү. За бид нар хулгай цагдаа тэгэхэд тэрнгөөр ингээд шийтгэл хангарах заяо. Ингээ бид нарт ингээ шийтгэл оногдуулж байгаа. За тэгэнгүүтээ бид нар ингээ тэрийг хийж чадахгүй шүү. Үгүй чи энийг өөрөө өмнө нь хийж үзсэн юм уу гэнгүүт. Үгүй харин та насныг ер нь бирөөс үзүүг харин хийж чадах нүггүй гэж туршиж үзье. Манай дүү ер нь хошгоно шүү дээ. Йоо тэр шиг юм боллоо энэ яг. Тэ. Йоо будааг зүгээр сирений ар дээр тавьж идэж ингээд үзэж болох нүггүй юу үзсэн мэж наадах чаа. Наад чи бүр савхтгаас солио таарагдаад байгаа байхгүй. Тийм ёо. За ёо илэг аваачлаа. За Улаанбаатар хотод 18 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар за меню пасыг хэрхэн авах вэ гэд меню пас хамтран ажиллаж байгаа. За ингэж байгаа штэ. Нэвтрүүлгийн баннер дээр одоо энэ QR яваад байгаа штэ. За энийг яг манай үдчихэж байгаа хүмүүс ингээд уншуулад хамгийн ухаалаг пост төхөөрөмжийг өдөр бүр 15,000 төгрөг төлөөд урьдчилгаагүй, хүүгүй, шимтгэлгүй зээлээр авах боломжтой. За мөн сардаа заавал 10,000 төгрөгийн орлоготой байх хэрэгтэй мостой гэсэн тийм дүүн заадгүй ямар ч тийм тийм учраас ямар ч тийм дарам төсгүй гэсэн. Тэр одоо бид нар өмнө нь ингээд пост гэхээр л зүгээр л ингээд дэлгүүр ажлуулдаг хүнд байх ёстой. Тэгээ тэрэнд нь бид нар ингээд карта татуулах ёстой гэж боддог гэсэн бол одоо эн чинь ингээд бараг кассын машин болчихж байгаа байхгүй юу? Шууд бидний баримт гараад ирнэ. Тэгээ дээрэс нь ингээд за магадгүй ингээд та одоо нэг өдөр нөгөө нэг ийм тохиолдол гарч ирсэн 2,000-ыг шилжүүлэх гэж 20,000-ыг шилжүүлж мэлжүүлээ тий. Тэнгүүд тэр энэ пост машины чинь ингээд эсрэг талд нь тань руу харсан дэлгэц байгаа. Тэрэн дээр нь миний үнэн дүү харагдчихээн. Тэгэхээр яг өөр ингээд хүн чинь нөгөө заримдаа худалдагчийн хэлснээр шилжүүлчихдэг штэ тий. Тийм гих мэдчлэн энэ постонд бол зөв үнэхээр их даваа талууд байгаа шүү. Одоо би юу штэ тий. Одоо жишээлбэл ингээд нөгөө нэг зөөлөн маруужин зардаг ингээд гудамжинд янз янзын юмнууд зардаг хүмүүс чинь ингээд пост машингүйгээс болоод хүмүүс ингээд карт уншихгүй мөдөргээ яваад гिचдэг шүү. Тэр хүмүүс жишээл энийг авбал өдөрт 15,000 төгрөг төлөө. Тэгээ хамгийн гол нь энэ өмчл болоод үлдчих байхгүй юу? Тэгээ ингээд ахаад одоо наадхныхаа түрээсийг төлмөлөхгүй 15,000-ыг төлж байгаа дуусах чинь тэгээд ийм болохоор тэд нар ч гэсэн те биднэрт одоо ингээд нөөт төлөөд нөөтөйг нь өгнө мөгнө гэдэг ингэх юм бол хүн болгонд ингээд
амар болчихж байгаа байхгүй юу. Одоо бид нар чинь нэг нөөт гэдэг юмд бол ингээд юу яагаад сурчлаа штэ. Одоо ингээд бид нар төлөх ёстой юм байна. Энийгээ нэхэж авах ёстой юм байна гэдэг юмд сурцсан байгаад бол энэ ингээд маш амар болж байгаа. Одоо энэ бид нар танилцуулаад байгаа энэ пост нь менопауз брендийн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж. Давуу тал нь гэх юм бол харилцагч руу харсан жижиг дэлгэцтэй тулд тэр дэлгэцээр QR уншуулах мөнгөн нүгэ харах юм боломжтой. Тэгвэл энэ постыг эхний ээлжийн худалдаа өгчдөд хүүгүүд лизингээр төлөхт боломжтой болгосон өдрийн 15,000 төгрөгөөр 40 хоног төлөөл таних болно. 40 хоног шүү. За ингээд илүүдэл өрөнгөө мэдээллийн 9995 86 73 дэх утаснаас аваарай. 9995 86 73. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар менопаузыг хэрхэн авах вэ гэд менопауз хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За 400 шугын нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс шуугих тусам нягтал гэсэн урайтаар үргэлжлэн өрч байна. За манайхаа энэ одоо миний ярих гэж байгаа мэдээ үзүүштэй мэдээ шүү. Орж ирээд үзээрэй зэ. За. Айгу эвгүй би бүр ингээ хараад хүүе ямар эвгүй юм бэ гэсэн заа видео байгаа заяа. Эх үгүй. За саяхан Америк нэгдсэн улсын Луизиана мужийн өмнөд хэсэгт нэгэн гэр бүл зам хөндлөн мүлхэж явсан сүүлгүү матрыг нохоотой андуураад баларх шахсан. Үгүй амар эвгүй харагдсан юм бэл угаасаа. Тэгээ наад чи яаж ч нөө бид нар чи ингээд матрыг дандаа усан дотор ингээд хөвжөөр хаадаг. Наад чи ингээд хөл дээрээ ингээд тэгээ дээрээс нь сүүлгүү явахаар бүр маар эвгүй харагдсан. За. Үш энэ тэгээд харсан уу тэр хараа. Тийм байна. Үнэхээр эвгүй харагдаж байна. Үнэхээр эвгүй харагдаж байна. Энэ чинь ингээд манайхан болохоор бүгднийг матрагчдаг штэ. Эдгээр мосоо чинь дотроо мангар одон төрөл байхгүй. Үгүй энэ яг матар. За одоо би цаашаа ярьж өгье заяа. Хүүхдүүдээ бейсболын сургалтаас аваад гэртээ ярьж явсан Эрлин Бартоломеогийн гэр бүл энэ амьтантай тааралдаад эхлээд нохоотой андуурсан. Дараа нь матар болохын таньсан байгаа. Тэгээ гимтэлтэй матрын зургийг ингээ эхнэр нь Facebook тавьснаар энэ хэрэг явдал ингээ бүүн дуйлан тариад байгаа байхгүй юу. За тэгсэн чинь Нью Орлеанс дэх Аудубон амьтны хүрээлэнгийн мүлхөгчдийн мэрэгжилтэн ноён Роберт Мендикийн таамаглаж байгаагаар энэ матар загасчдын завны сэнсэнд дайрагдаж сүүлээ алдсан байж магадгүй гэсэн байгаа. За харин энэ мэдээг үнсэн хүмүүс завны сэнснээс гадна матрын сүүлийг тасалсан байж болох маш олон эрсдлийн талаар одоо таамаглалт дэвшүүлж байна. За энэ хүмүүсийн үзэж байгаагаар болоод ингэсэн маа. Наа матар ч магчин амьтан учраас угаасаа ямар ч аим шиг тулалдаан те оролцолцсон байж магадгүй маа. Наадах ч ингээд өөр нэг матар сүүлийн хазуулж. За гэхдээ Мендикийн хэлсэн нэг үг одоо маш их анхаарал татж байгаа. Тэр нь матар хэдийгээр сүүлийн алдсан ч хэсэг хугацааны дараа нөхөн төлжөөд дахиад урагчдаг. Гөрвөлшгөө. Оо яг үнэн гөрвөлшиг. Манайхан ч гэсэн гөрвөлийн сүлнээс бариад ангууд сүүл нь гарт үлдэнгүүтээ гөрвөлгүйгээ явждаг. Гэхдээ сүүл нь удахгүй ингээд урагчдаг гэж ярьдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан заяа. За гайхамшигтай нөхөн төлжих өөрийгөө эдгэх чадварын ачаар шархан удахгүй эдгнэ гэд нөгөө тэр мэрэгжилт нь хэлээ мүлхөвчдийг одоо судалдаг эрдэмтэд бол матар санаа зовсон сошиалчдыг бол эвгүй харагддаг. Харин амар эвгүй. Тийм байна. За тэгсэн чинь 2020 онд эрдэмтэд одоо Америкийн матар бол гэмтэж алдагдсан мөчөө нөхөн ургуулах чадвартай хамгийн том амьтад болохыг олж мэдсэн гинэ. Айгүй сүүлд судалсан байгаас 2020 он. За матрын хувьд идэгсэн шархан ингээд зүгээр ингээд ургахтаа заяа модны хожуу шиг харагддаг гинэ. Ингээд нэг юм тис хөндлөлийн юм ургадаг лахна штэ. Одоо ч эвгүй л харагдаж байна бас. Харин тийм байгааз. Эвгүй л харагдаж. Ёстой эвгүй ёо. Яаж ч л надад чи ингээд хөл дээр ингээд босоод явахаар бүр амар эвгүй байгааз. Ёо нэг эвгүй. Энэ өсттэй би нөгөө нэг түрүү ярьжсэнаа үргэлжлүүлэхэд манайхан ингээд бүгдийг нь матрагчдаг байхгүй. Энэ чи яг ингэж харагддаг. Өчнөө төрөл зүйл байгаа даа юм л да. За одоо Amazon-ыг ч гэдэг юм уу, юуных ч нийл мөрнийх ч гэдэг юм уу ингээд тэр тэрнгээрээ өөр, Австралийн өөр. Тэгээд зүгээр одоо тэр бидний байхдаа уншижсэн Майнридийн номон дээр бол тэ матар гэж нэг гараад мар гэж нэг гараад байдаг штэ. Мэдгүй за. Мар гэж нэг гараад матар гэж нэг гараад байдаг. Тэр хоёрыг би зүгээр хамгийн энэ хоёр дээр л тайлбарлахад матар гэдэг нь ингэж босч чаддгүй. За. Дөрвөн хөл дээр ингэж босч чаддгүй. Энэ нөхөр дөрвөн хөл дээр босцсон байгааз иймийг нь матар гэдэг ихэвчлэн усан төвтэй байдаг. Дөрвөн хөл дээр босч чаддаг ингээд явдаг. Тэгээд уснаас гадна ихэвчлэн байдгийг нь болохоор мар гэдэг.
Тэгээд За. англи дээр болохоор нэг нь crocodile гэдэг нэртэй, нөгөөх нь alligator гэдэг нэртэй байхгүй. За. Бас тийм байдаг. Тэгээд саяных бол марл байна л да. Минийхаар бол мар буюу тэр alligator гэдэг нөхөрл байна. За одоо ингээд таныг YouTube-ээр нэг манай анжгаа өстө мэдлэг гэж миний ярих нь бол тодорхой боллоо. За сүүлгүү матар одоо тэгсэн чинь дахиад хүмүүс одоо энэ сүүлгүү матар усанд сэлж чадахгүй гэдээ одоо бас дахиад маргалцсаар л байна. Тэнгүүд энэ хүмүүсийн маргааныг эцлээд мэрэгжлийн судлаачид хэлэхдээ энэ нь матрыг усанд сэлэхэд хүндрэл үүсгэж магадгүйч амь наснаас нь холоо гэдгийг бол баталсан. За ингээд том нохоотой андуурагдсан царимуутай мөлхөгч маань сошиалыг нэг сайн шуугуулж өгөөд өөрийнхөө дасал амьдралын зүгт пацхнаад алхаан одтлоо. За сэтгэлдлүүд нь сүүлгүү матар инээдтэй харагдаж байгаа ч түүнийг шоолох нь хүн чанаргүй хэрэг юм аа. За матрын сүр хүч сүүлэндээ байдгийг сүүлгүү матар харж байж мэдлээ. Ёстой тийм юм байна. Хөөрхийг найзууд нь шоолох үедээ гэх мэт хөвгөлтөө комментууд бол үргэлжилж байна. Гэтэ нэр үнэхээр эвгүй харагдд юм байна. Тэг яаж л тэр явж мовж байгааг нь хараач тий. Баац гэдэг. Йой. За. Хөөрхи энэ гэхдээ сэлж чаднаа. Сэлхийн хувьд бол хөвгөх чадвар л байхгүй. Сэлэх бол хөвгөх чадвар энэ. Өвөөд тэгээд жоохон юм нөгөө нэг хурд энэ сүүлчийн ингээ хурд болон эргэлт мэргэлтэнд нөлөөлдөг л байлгүй дээ. Тэр нь жоохон алдагдах бах. Гэхдээ энэ живнэ гэж бол байхгүй ямар ч байсан. Ааха. За. Улаанбаатар хотод 18 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Pantene дэмжиж ажиллаж байгаа. За, Pantene брендийн ус арчилгааны бүтээгдэхүүн нь хугарч гэмтсэн хураа усыг провитамин болон биотин тэжээлээр дотроос нь нөхөнтүүлжүүлж эрүүл гялалцсан устай болгоно. За, 5 дугаар сарын 31-ний дуустал E-Mart, Номин, Carrefour, Миний дэлгүүр, Оргил, E-Mart зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдэд 30% онцгой хямдрал зарласан байгаад бол та амжиж аваарай. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Pantene баярлалаа. За ууг нь миний одоо ингээд ярих гэж байгаа мэдээ бол сонсууштай мэдээ. Гэхдээ сонсож чадахгүй учраас хэдүүлээ үзэн. Үзэхэд бас гоё. За юу болсон гэхээр Бразилд гэлэнманар юу яагаад байгаа? Од болоод байгаа. Яагаад од болсон бэ гэхээр Бразилийн католик шашны гэлэнман нарын битбокс хийж байгаа. Битбокс. Нөгөө нэг гэлэнмаа кинон дээр гардаг гэлэнмаа шиг нар юм бэ? Яг. За тэд нар ингээд битбокс хийсэн ийм бичлэг нь энэ өдрүүдэд захин орчныг жинхэнэ шуугуулж байна. За Португалийн Pai Eterno гэдэг телевизийн сувгаар шашны ярилцлагад оролцохоор ингээд нөгөө бэлдэж те ирсэн томоотой сууж байгаа хоёр гэлэн маань нэг тахилч ламыг эхлээд харж байгаа хүмүүс зурагтаар. Тэр чинь хачин төв томоотой суудаг штэ. Гэтэл гэлэн маань нарын нэгэнд нь микрофоныг өгөхөж шууд босч ирэнгүүтээ битбокс хийгээд эхэлсэн. Гэт ингээд гоё идэг штэ. Нэг нь бүр бүжиглж тэгсэн. Үүнтэй зэрэгцэн нөгөө гэлэн маач хүч төрн орж ирж гайхалтай хамтралцаан үргэлжлэх зур дахилч ламтан Бразилд энэ төрлийн урлаг ямар байдгийг тултал үзүүлсэн студиг инээд нарганд буулхан дээрээ гэсэн. Нэг нөгөө эрэхтэй нөгөө лам нь бас нийлцэн бүжиглж байна. Энэ гурвч бүр цусын ойлж байна. За ингээд турсгыг хуулжээ. Цагаан кардигантай ижлэхэн цайвар цэнхэр банзал алтан шар загалмаа зүйлттэй гэлэнмаа нарт толгойдоо цагаан альчуур зангидсан гүйж байгаа гэлэнмаа нар гээд Whoopi Goldberg-ийн гоё кино байдагтай тэрэн дээр л гардаг яг тэр гэлэнмаа нар л байгаа үстэй. Надаа бол нөгөө нэг гэлэнмаа киноныг гэлэнмаа нар шиг харагдаад байна. Тэр чинь л ганцаараа хар хувцастай дээс бусд нь бас нэг иймэрхүү хувцастай л найрал дуулаад байдаг шүү дээ. Тийм. Тэрийг л хэлээд байна. За тэгээд харин эрэгтэй дахилч шашныхаа урдгаар нөмрөг дээр нохоон хүзүүвч мөрөвчлсөн гэж байгаа. Заал танхим хагартал инээлдэг юм бэ. Нэвтрүүлгийн хөтлөгч өөрийн мэдлэггүй тэдэнд зай тавин холдож битбоксийн гурвал маань нэвтрүүлгийн гол тайзыг эзэгнэлээ. За ястаа тэгж байна. За видеоны клип нь Бразилаас хальж маш хурдан даргаснаар барахгүй Америкийн нэгдсэн улсын NBC телевиз болон Туркийн олон нийтийн TRT World телевизүүдээр дамжуулагдсан байна гинэ. Тэгэхээр үзүүштэй юм уу? Одоо баг рэп хийж ийн хөөе. Битбокс дээр нөгөө ер нь рэп хийж ийн. Тэгж штэ энэ чинь. Нөгөө нэг алдартай нөгөө нэг B-boy буюу break dancer багийнуудын хийдэг шиг юм хийж штэ энэ чинь баг. За.
Сэтгэгдлүүд нь. Клипийг мөн олон нийтийн сүлжээгээр түгээж Reddit-ийн олон хэрэглэгчид энэ мөчийг 1992 онд Whoopi Goldberg-ийн тоглосон Игч дүүсийн тухай кинотой харьцуулан шуугцгааж байна. Тэр нөгөө гүйж байгаа гэл маань нарлыг хэлж байгаа бах те. Хэрвээ Монголд үүнтэй төстэй зүйл болж буддын шашны лам нар орхимжоо намруулан битбокс хийвэл дэлхийн нийт болон Монголын үзэгчид хэрхэн хүлээж авах бол? Мэдгүй. Надад бол гоё харагдана. Магадгүй те. Яагаад нөгөө нэг юун дээр ингэдэг штэ нөгөө нэг институцийн хийгээд идэг чи юу лээ? Тэр Сэргээш. Яг үнэ. Сэргээш дээр нэг удаа нөгөө нэг баатрхүү чинь алдаг үстэй. Тийм ээ би бол лам энэ бол миний зам мам гэдэг. Нөгөө нэг Люминогийн дуун дээр нэг хаагадаг штэ. Тэрэн шиг юм гинт манай ганангийнхан одоо энэ хүүхдийн баяраар ч юм уу альсвал аймт манай ганангийнхнаас юм гарахгүй. Бурхан багшийнхаа их дүүчин өдөр төв талбадар хусаад нөгөөдүүнд нь ингээд орхимжтойгоо далмадлан дээрээ эргээд цусыг хойлвол бас хүмүүс бол үү шүүгэх байх. Мундаг л гоё хүлээж авах байх. За. За сэтгэлдүүд нь тэр хоёр дахь гэлмаагийн хөл савх юм. Энэ намайг үнэхээр хэцүүдүүлж байна гэсэн байна. Нэр тийм гоё хөлтэй өгөх юм уу? Үгүй ийм урт юбгын доороос бол харагдахгүй яг нэг нь яг битбокс хийж байгаа нь жаахан миралогд хөгшмөн гэлэн маахгүй юу? Нөөдг нь болохоор залуухан байхгүй юу? Саяны сэтгэлдлийн хариуд нь ингэ бичсэн байна гинэ. Үгүй ээ би түүний найзад нь хайртай. Түүний инээмсэглэл бол яг халдварт өвчин шиг юм гинэ. Тэгсэн энэ Бразил хүн бичсэн байгаа байхгүй юу? За. Бүр ингэ бахархаад тэ ингэ гоё омгшсон. Манай гэлмаанаар бүгдээрээ битбокс хийхээ хажуугаар номлогчд маань брейк бүжиг хийдэг гэдгийг би Бразил хүний хуваар нотолж чадна. За. Тэгсэн чинь ингэсэн байлаа. Тэр гэлмаа 2024 онд Парисын Олимпиад оролцсон Австралийн брейк бүжигчнтэй нэг вирусаар халдварлсныг хөдөлгөөнөөс нь би мэдлээ гинэ. Яг нэг Парисын Олимпиадаар нэг Австрали хүүхэн гарч ирсэн. Ямар ч нэг юм эвсэлгүй мэдрэлтэж өгсөн шүү дээ. Жагаад бодсон шүү дээ. Баларсан шүү дээ тэр чинь. Тийм. Тэгсэн. Яг тэр хүүхэнтэй зүрлсэн байна. За. Ийм хөөрхөн хөгжилтэй явдал болж юм. За. Энэ гурав бол нэрээс алж гин. За одоо би ядаргатай Малдайс шоугаа хүрэх гэж байна заяа. За. Хойлоо нөгөө өмнө нь ингээл нэг юм насны зөрүүтэй хотуудын талаар ярихаар дандаа л хөрөнгө мөнгөнд носон гэж тэгдэг штэ тий. Гэтэ энэ дээр бол одоо энэ хоёр уул нь бас нэлийн өргөн насны зөрүүтэй мөртлөө надад авдаг тэр за би эхний марц яриад хаа заяа. 70 настай Малайз эмэгтэй 47-той хөрштөөгөө гэрэлсэн. Үгүй энэ наадхан ямар муухай хөгшин царайтай юм. Тийм бас би яг наадах хэлэх гэжсэн. Би ерөөсөө энэ 47-той гэж харагдахгүй байгааз. Тийм байна. Харин ч бүр нөгөө 70-та хөгшин нь бол баг айлтаа хөргөн толиотой харагдаад байгаа сте. Симби хөгшин байна ш тэр нэр. Йоо би тэгээд юу. Тэгээд энэ хоёрын хүүхдүүд нь юм баг та. Тойроо зогссон хүмүүс нь. Гэхдээ мэдгүй одоо наад хоёрын чинь хурим угаас амар сүртэй дуйлантай сүртэй болсон заяа. Бүр амар томчууд, улс төрийн томчууд хүртэл ирсэн. Аль нэгэн гэтэл нөлөөтөлгүй юм шиг байгаа. За насны зөрүүтэй хосууд олон байдаг ч түүний шинэхэн нөхөр 47-той эрэгтэй. За ихчээ гэж дуудаг гэсэн үнэ одоо хонгор минь гэж дуудах боллоо гэж Малайзийн хэвлэлд өгсөн ярилцлага нь тэднийг одоо хэд хоног сошиалын од болголоо. Энэ эрэгтэй нь бол танай үеийнхнийг жинхэнэ гутааж гинөө. Гуцаадах. Танай үеийнхтэй бараг 47 үнэ аваач. Танай үед үгэлгүй яг одоо энэ чи би чи 50-аад насны төлөөлөл болоод нилээ томчлоо шүү те. Энэ яста бата 47 шаар яваа нэр. Би бүр үзээ шок. Энэ одоо бата юм бэ гэдэг. За тэдний игч буюу одоо ингэдэг гинэ эднэр одоо игч гэдэг үгийг авах гэж дууддаг юм дуудлага байд юм байна. Чи манайхаар бол ер нь анаа гэдэгтэй л төстэй юм байна л та. Тэгэл одоо энэ үнэ чи авгаа гэж дууцаар аваад тэгээд суудсан гинэ. Тэгэл анаа гэсээр аваад суучсан нөхрийнхөө талаар харин 70 настай Малайз эмээ түүний хоолыг чадвар бол гайхалтай гэж бүр дуу алдсан. Үгүй тэр. За манайхаар бол одоо яасан бах нь ходоодор нь ховсчихсан шахвал юм уу та. Уул нь бол ирчүүдийг ходоодор нь ховсдог гэсэн чинь энэ тохиолдолд 47-той ирмэн 70-тай хөгшнийг одоо яасан бах нь ходоодор нь ховсцсон бах нь шүү дээ тий. За ингээд 70 настай эзэгтэй өмнө нь 2 удаа гэрлэж байсан ч
ийм халуун хайрыг амсаж байгаагүй гэж романтиксны одоо сошиалчд бол шүүрч аваад сенсацлаад байгаа юм байна. За тэд энэ гэрлэлтэй бол одоо энэ бол тийм ээ хувь тавилан гэж одоо нэрлэж байгаа. За энэ сарын 25-нд буюу одоо ерөөсөө 3 хоногийн өмнө Малайзийн Лингок хотод болсон одоо энэ 25 одоо энэ хурмын хамгийн хөлтэй хурм нь 25 хурм тэр өдөр болсон юм байл да 25. Хамгийн хөлтөө нь эдний хурм. За яагаад гэж хурмын ёслолд нь Пиракийн тэргүүн сайд Сараны Мохаммад хэр баргийн хүний хурмын тэргүүн сайд нь очихгүй штэ. Лингок мужийн парламентын гишүүн Шамсул Анвар Насара нар оролцсон нь ийхүү олон нийтийн дунд бол дүүлэн тарьсан тариад байгаа. За өмнө нь буюу одоогоос 3 жилийн өмнө Малайзад 62 настай эмэгтэй 28 настай эртээ гэрлэж байсан бөгөөд өөрөөсөө 34 насаар дүү залуу зай бүр ингэж хэлсэн гинэ. Нанжгаа наашарч. Энэ миний одоо сүүлчийн хайртайгаасаа. Наад чи өстө супер үгүй штэ. За гэж сонирхол ярьсан өгч байсан. За дашрын дурдгад насны зэрэгтэй хосуудын олонх нь одоо ер нь л голцуул холливуудынхан байдаг. Тэгмэд бид нар холливуудынхныг бол хүлээн зөвшөөрдөг шүү дээ. За окей энэ хоёр ингээд нэг лаг найруулагчтай нэг жүжигчийн өгөн суучдаг ч юм уу тий. За ер нь л алдартнууд энэ рекордыг их хүчлэн эвддэг бол одоо Малайзад ийм хосууд өрөөд одоо хурим нь бол дуулан шуугаан дигдээгээд байна. За сэтгэлдлүүд нь ихчвэл жаргаж байгаа юм байна дөө. Хотоодор нь авч суужээ гэсэн байна. Ийм насанд хайр дурлал гэж яах вэ? Мөнгнөөс олсон гэрлэлт юм биш үү дээ. Би лав хайр гэдэгт нь итгэхгүй байна гэнэ. За энэ бол байнга л явж идэг сэтгэлтэй. Эдний энэ нэг хормын хувцс нь ямар гоё сүртэй юм бэ? Харин тийм багаз. Нэг гоё юм. Харин одоо энэ ингээд нэг баахан хүмүүсийн хурим дотроо ингээд нэг дор болоод байгаа юм уу? Хосууд юм уу хайшаа? 25 хурим чинь болоод нөгөө 25 хуримын зурнуудаас харуулж байгаа. Нэг сав дотор болчт юм уу? Үгүй одоо яг нөгөө гэрлэх осол дээр өслийн ордонд манайхан ингээд цувраал ордог штэ. Одоо намрын дунд сарын шинийн 17-ны бэлэгцээ өнөөдөр 45 хос хурим байлаа. Үүрийн 2 цагаас ахуулаад хурмын ордон ачаалттай байлаа гэл. Наач мар реклам шахуу юм болчихсон. За. Тэр чинь шүү дээ. Тэгээд яг 25-нд хурмаасаа 25 хостл яваад байгаа байхгүй юу? Тэгээд энэ 25 дотроос ч н одоо манаа нөгөө далтай ихч тэгээд одоо агва авга тэгээд энэ 47 энэ тэр хараад тэр байж байгаа зэрэг энэ хараад танаа үеийн дэгтэй бас нэрэ шамбижээ тэгс юм бэ нэрэ ёо тэр энэ байж байгаа зэрэг ёо үеийн гэхээр энэ хоёр үеих биш юм бол өвгөн нь илүү хөгшин гэж хэлэхээр хамаг шүдэн унтсан нэг юм хүн байдаг шүү дээ. Яг тийм харагдаад байгаа юм шүү дээ. Энэ ёстой нэ. Энэ хүн над дээр 47 таа гэдг үрээд ирвэл би зайлаа. Папай шиг нөхөр байгаа юм шүү дээ. Йоо. За. За ойлож одоо хүн шоолж байгаа загнуулдаг шүү дээ. Одоо яг тийм л байгаа юм ч одоо яах вэ энэ ч дээ. За Улаанбаатар хотод 18 цаг 42 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар OG Family бэлгийн багцуудаар хамтран ажиллаж байгаа. За өнөө маргаашгүй болцсон. Одоо хэдүүлээ ерөөсө бэлгийн сэлтнийхаа ямиг гялзуулахгүй бол болохгүй. Болохгүй одоо данж. OG Family-ийн та бүхэн 9 төрлийн бэлгийн багцууд санал болгож байгаа. За. Барбита буюу хүүхдүүдийн мөрөөдлийн гүнжийн бүтээгдэхүүнүүд агуулсан, Hello Kitty-тэй буюу хөрдөм хөөрхөн ертөнцийг багтаасан, Paw Patrol буюу аврагч нохоон багтай хөвгүүдийн сонирхдаг ийм зүйлсийг багтаасан. За дээр нь эрүүд багц гэж байгаа. Тэр нь болохоор чанартай амин дэмтэй амттай сонголтууд. Тэгээд үнийн сонголтууд нь өөр байгаа учраас ингээд нийтдээ 5 төрлийн 9 одоо өөр үнэтэй ийм бэлгэнүүд байгаа юм байна. Тийм учраас та бүхэн энэхүү бэлгэнүүдээс хүүхдтэй сонгорой. Би болвол тэ OG Family-гийн бэлгэнүүдийг бид нар нөгөө маш олон жил хамтраад ажилласан учраас эдний бэлэг ямар ч тохиолдолд хадгалалт болон за тээвэрлэлт за мөн цаатлаасаа бүх төрлийн гэрчлэгээ зөвшөөрөл юмнуудыг номж журмаар нь авчираад хүргэдэг гэдгийг бол баараггүй амлаж чадхаар байгаа. За би бас олон жишээл энэ OG Family-гийн гадаад харилцаа хариуцсан менежер байж агаад одоо бүр гадаад харилцаа хариуцсан захирал болсон Туул гэдэг хөөхөн ааштай хөөхөн жоохон байгаа. За тэгээд Туултай маш олон удаа зочны ярилцлаганд орж исэн. Тэгээд эдгээр чинь бүр айгүй хөөхөн заяа.
бүр ингээд одоо яг Монголын хүүхдүүдэд тохирсон бүтээгдэхүүн авахын тулд тухайн газрынхаа одоо шинэ бүтээгдэхүүн сонголт хийх гэж штэ. Тухайн газрынхаа үйлдвэртэй очиж танилцаад тэгээ бүр үйлдвэрээс гаргаж ирэхдээ бараа бүтээгдэхүүн дээрээ өөрсдийнхөө OG family гэсэн одоо шошхыг наалгуулад тий. За ингээд яасан бах нь одоо ингээд хэрвээ өвлийн цаг байх юм бол эдгээр чинь бараагаас сонголтоо нөгөө хүлдэж хагарах одоо аюултай бараа бол сонгохгүй байхантай ингээд бүх юмаа ингэж урьдчилан золиолоод бүх юм лабораторийн бичгтээ тэрж битэл хүүхдийн тэр нөгөө нэг идж байгаа чихрнийх нь гадна тал нь бүгдээрээ тоглоомнууд эдэр штэ эдгээр чинь хамгийн онцлог нь тэднэрт хүртэл гадаад талынхын тэр материал дээр хүртэл одоо шинжилгээтэй байдаг. Сав боглоо шинжилгээтэй. Оо яг үнэ. За тэгээд та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийн 80 5 21 12 энэ туулын утас шүү. За мөн 8888 42 3 гэдэг утсуудаар холбогдоо. Тэгээд яг шоурум дээр нь очиод өөртөө бэлгээ сонгогч боломжтой. Эсвэл эднийх чинь угаасаа ингээд өстой нөгөө нэг Монгол орныг бүрхэн сүлжин гэдэг шиг хаа сайгүй эдний хүргэлтийн машинууд явж байдаг учраас шууд ингээд олон их хэмжээгээр нь авах гэж байгаа бол бэлгнүүдээ хүргүүлээд авах боломжтой байгаа. За дээрэс нь номингийн бүх салбараар за мөн танд ойрхон бүх дэлгүүр худалдаалагдаж байгаа. Ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн та OG Family гээд латинаар бичээд Facebook руу н ороод аваарай. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар OG Family бэлгийн багцуудаараа хамтран аярлаж байна. Баярлалаа. За, өргөжлөлтөд Анжигагийн хүрэх дараагийн мэдээлэл сонсъё. Сүйтгэх юм байна. За, одоо миний хүрэх гэж байгаа мэдээ зүгээр юу гэдгийг бид нар ингээд зарим технологийн шинжилтүүдийг үнэхээр ойлгохгүй байгаагаа ч хүлээн зөвшөөрдөг. Тэгээд тэрэн дээр ингээд юу гэдгийг энэ бараг зарим нөгөө үзмэрч гэж бодоод нөхрөөсөө салж малсан штэ. За. Ягаа хоёлаа яриад копины шаараа GPT-гээс копины шаар асуугууд нөхрөөсөө салсан гэдэг. Тэгээд иймэрхүү юмнууд болж байгаа. За. Хиймэл тарих хэдийгээр ийдэг боловч энэ ингээд нөгөө долгон чаддгүй. Шулуун шудраг хариултуудыг шууд хэлдэг учраас хүмүүс харгас гээд одоо ойлгоцсон. За эдгээр ингээд би юм асуух юм бол маш харгастай шулуун үгийг ингээд шууд хэлнэ гэдгийг мэддэг болсон. За ChatGPT-гийн 2022 онд хэрэглээд нэвтэрснээс эхлээд хүмүүс түүнээс асар их мэдээллийг авч ашиглан цаг зав амьнах болсон ч тэр бол төгс зүйл биш гэдгийг одоо бүгдээрээ мэдэх цаг болцсон. Гэхдээ л энэ бол хүмүүсийн гайхалтай ухаалаг туслах гэдэгтэй бол хинч марахгүй. За, Washington Post сонинд бичснээр бол ингэж байна. За, энэ харгас атлаа шудраг дасгалжуулагч маань эмэгтэйчүүдийн гоо сайхны асуудлыг шийдэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа гинэ. За, зарим нь бүр ChatGPT-гээс яаж хөөрхөн сайхан болох аргыг асууж түүний санал болгосон бүтээгдэхүүн. бүрүү. Арчилгааны зөвлөмжийг мөрдснөөр үнэхээр үр дүнд хүрж байгаагач батлах болсон гинэ. За. Тэгээ эмэгтэйчүүдийн гоо сайхны тал дээр бол ер нь нэлээд оновчтой байгаа гэсэн үг. За. Тухайлбал 39 настай Майкла Ласи гэдэг эмэгтэй хормын өдрөө $2,500 төсөвт багтан хамгийн сайхан харагдах боломжийг ChatGPT-гээс асууж л дээ. $2,500 байгаа. Би яаж хамгийн гоё харагдах вэ гэсэн. ChatGPT-гийн зүгээс түүнд өөсөвгүй инхрийн харьцтай харагдахад шаарддаг жагсаалтыг мөнгөнд тааруулан гаргасны дотор ботоксын тарилгын тунган хүртэл нэгэнгүй зөвлөсөн гэж байгаа. Бүрүү. За. Харин гоо сайхны коуч Jessica Defino технологийн энэхүү шин дэвшилтэд хэрэглээг буруушааж байгаа. Мэдээч энэ ч өөрөө коуч юм чи. Ажлыг будаагаад байна шүү дээ. Тийм шүү. Амьгүй зөвлөгчд өөрийгөө даадах нь амьд хүний хийх сонголт биш гэсэн бодолтой хүмүүс одоохондоо олон байгаа ч олон талд мэдээллийг нэгтгэн боловсруулж байгаа хиймэл оюун ухааны зөвлөмжийг дагах нь мэдээллийн технологийн энэ цаг үеийн цаашдын хандлага байх бизээ. Гэснээр OpenAI болон бусад хиймэл оюун ухааныг хөгжүүлэгч компаниуд өөрсдийн баазтай мэдээллийн боловсруулалтыг төвлөрүүлдэг учраас хэрэглэгчид өөрийн мэдлгүй арилжааны ашиг сонирхол төтлөгдөж бодсохгүйг анхааруулж байна нэ. За яадгүй хөхлөөр ингэдэг юм. За. Хиний ямар бүтээгдэхүүн хамгийн олон хайгдж байгаа вэ те? Тэрийг эхлээд санал болгоод. Яг үнэ. Эхлээд санал болгоод. Нэгдүгээрт. За хоёрдугаарт нь гэх юм бол те хаширт бол нөгөө нэг юм гоо сайхны мэдрэмжийн хэмжүүр гэж бол байхгүй шүү дээ. Чи жишээлбэл би халуух нүг гэдээ асуучдаг те. Өөрийнхөө зургийг үзүүлээд ChatGPT-гээс асуудаг. Би хизээч асуух. Гэхэд те ChatGPT бол зүгээр л те одоо таныг халуухан гэж хэлэхэд хэцүү юм даа гэж шууд хариулчихна. Тэ. Гэтэл хаширт өөрт нь гоо сайхны мэдрэмжийн тийм нөө ихтгэлцүүр байхгүй гэдгийг бид нар мэдэхгүйгээс болоо те
чат GPT-ийн хүртэл намайг ингэж байгаа юм бол сэтгэл санаагаар унж болохгүй нөө штэ. Аа. Одоохондоо түүнд тийм итгэл зүрийн индекс бий болж амжаагүй гэсэн үг те. За. Тэгээд одоо бол болоо одоо та нар ингэж бол юмнаас ингэдгээ бол та нар одоо жишээлбэл ямар гоо сайхны бараа хамгийн гоё вэ гэдээ ингээд асуучих юм бол наадах чинь хамгийн их хүмүүсийн хайдгийг л танд ихлээр санал болгочихно. Тийм учраас жоохон бодолтой байгаа ч гэсэн. Тэгвэл түрүүний хүүхэн шиг асуувал айгүй зөв оновчтой хэлж өгöd байгаа байхгүй. ChatGPT-г ингэж байгаа шүү дээ. Та эхлээд юу асуух гээд байгаа юм? Ямар үр дүнд хүрэх гээд байгаа юм? Ямар үнийн дүнд байлгах гээд байгаа юм ч гэдэг юм ингээд буцааж авах мэдээлэл их л өгөх тусам оновчтой хариулна гэдэг байна. Жишээлбэл хүүхэн $2500 багтаагаад би яаж илүү гоё сайхан харагдах вэ гингүүд бүр ботоксийн тунгийн хүртэл хэлж өгсөн байлээ шүү дээ. Харин тий. За. За 31 настай Хели Эндрюс дав залдах гомдлоод үгнэн хэлэхдээ энэ нөхөр ингээд OpenAI-тай хэрэлдсэн. Тэгээд би түүнд чамд хайртай, чамд хамгийн сайн сайхныг хүсдэг, баг зэрэг хатуу байсан ч үннийг хэлдэг игч шиг яар гэж хэлсэн. Гэтэл тэр намайг тэ гоо сайхан биш байна. Чи бол халуухан бишээ гэж хэлсэн гэд. Тэгээд тэрэнд нь ингээд одоо гомдоод хэрүүл зарах хийгээ яваад байгаа юм л. Яг үнэндээ бол түүнд тим актер индекс байхгүй л гэж хэлж байна. Ааха. За. За сэтгэлдлүүд нь юу гэж вэ? Сэтгэлдлүүд байхгүй. Энэ бол одоо зүгээр дан мэдээ явж За. байна. За би нэг бидэгээ хадгалчих. Энэ хүрээд 2025 оны 5 дугаар сарын 28-ны 5 гарагийн 400 шугаа нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс шуугих тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар OG Family бэлгийн багцуудаараа за мөн Menopause-ыг хэрхэн авах вэ гэд Menopause хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Өргөлөл хэрхэн сонсогчдаа цаг бүрийн хэнд явдаг радио мэдээг хүлээн авч сонсдээ дараа 22-ын 5 нэвтрүүлэх шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Амжил радио 88.3